Өмнөх хичээлээр ажлын зорилтуудыг Gantt диаграмм дээр хэрхэн хооронд нь хамааруулж уялдуулж өгөхийг үзсэн. За ямар нэгэн ажлын нэрийн мөр дээр 2 удаа давшилтыг Task Information нэмэлт цонхноос Predecessor буюу өмнөх үеийг шатгсан тав дээр давшия. Link буюу холбоосны Type гэсэн багны дэлгэддэг цэснээс бид тухайн шатанд өгч болох 4 төрлийн холбоосыг харж байна. End finish to start дуусгаад эхлэх, start to start эхлэх, finish to finish дуусгах, start to finish буюу эхлэх дуусгах гэсэн холбоосын төрлүүд байна. Эхний finish to start төрлийн үед эхний ажил нэгдэж дуусаагүй үед хоёр дахь ажил эхлэх боломжгүй. Microsoft Project програмд холбоосын SF төрөл цаанаасаа тохируулагдсанараа энд байж байна. Start to start төрлийн үед 2 дугаар ажил нь эхний ажил эхлэх үед эхлэх боломжгүй. Энэ нь нэг зэрэг эхлэх ёстой гэсэн үг биш юм. Эхний ажил эхэлсэн л бол 2 дугаар ажил дурын цагт эхлэх боломжтой. Finish to finish төрлийн үед эхний ажил дуустал 2 дугаар ажил дуусах боломжгүй. Хоёулаа нэг зэрэг дуусах ёстой гэсэн үг биш юм. Эхний ажил дууссан бол 2 дугаар ажил дурын цагт дуусах боломжтой. Start to finish төрлийн үед 2 дугаар ажил нь эхний ажил эхлэх үед дуусах боломжгүй. Эхний ажил эхэлсэн л бол 2 дугаар ажил дурын цагт дуусах боломжтой. Энэ төрлийн холбоосыг үргэлж хэрэглээд байдгүй. За ийм 4 төрлийн ажлын холбоосыг бид нар үзлээ. За холбоосын төрлүүдийг бид predecessor багантах дугаарлалтын хойно текст байдлаар оруулж өгч болно. За жишээлбэл 3 дугаар мөрний predecessor багантах 2 гэсэн утгын хойно 2S үсгийг оруулж өгье. За тэгээ өөрнүүд дээр тавшихад Gantt диаграмм дээр сумны чиглэл нь өөрчлөгдсөн харагдаж байна. Мөн төслийн гүйцэтгэлийн хугацаа нь өөрчлөгдсөн байна. Ажил бүрийн гүйцэтгэлийн хугацаанд өөрчлөлт орсныг нүднүүд дэх цэнхэр бүдэг өнгө илтгэн харуулж байна. Дөрөвдүгээр мөрний predecessor багны нүдэнд 3 цэг таслал 2 гэж утгыг оруулж өгье. 2 ба 3 дугаар мөрний ажил дуусаад 4-р мөрний ажил эхлэх ёстойг энд оруулж өгч байна. 14-15 дугаар мөрний ажлуудыг бид 1 цаг хугацаанд дуусгах ёстой гэсэн төлөвийг оруулж өгье. 15 дугаар мөрний predecessor багны нүд дээр 2 удаа давшия. ID нь 14 байна. Type гэсэн дэлгэддэг цэснээс finish to finish гэсэн төрлийг сонгоё. За тэгээд октавчийг тушнаа. Ийм байдлаар ажлуудын холбоосын төрлүүдийг хэрхэн ашиглах талаар энэ хэсгээр үзлээ. Энд 1-р үе шатны төсөл гэсэн мөр шинээр оруулаад гүйцэтгэлийн хугацааг 0 дээр тавья. Predecessor баганд 11 гэсэн дугаарлалтыг оруулж өгөөд Gantt диаграмм дээр хар rom бүхий тэмдэглэгээ бий болсныг шалгаж үзье. За гарч ирсэн байна. Одоо бид хугацааны хоцрол буюу англиар lag гэсэн ойлголтын тухай мөн өнгөрсөн хугацаа буюу англиар elapsed time гэсэн ойлголтын тухай үзье. 16 дугаар мөрөнд Gibson хавтан угсрах шохоод гэсэн 2 өдрийн ажил байна. 17 дугаар мөрөнд шин тавилгуудыг угсрах гэсэн 1 өдрийн ажил байна. За энэ ажлын хүрээнд тавилгуудыг хаана тогтоох вэ гэдгийг тэмдэглэх тэмдэглэгээний ажил орсон гэж үзье. Энэ тохиолдолд эхний ажлыг заавал дуусгаж ханаа бэлэн болгож байж 2 дугаар ажлыг эхлэх ёстой. За ямар нэгэн шалтгаанаар ханыг шохоодох ажлыг 4 өдрөөр уцсах шаардлагатай гэж үзье. Энэ тохиолдолд эхлээд ажлын холбоосыг finish to start байдлаар оруулж өгнө. 17 дугаар мөрний ажлын нэрний нүд дээр 2 удаа давшаад predecessor tab дээр давшина. Өмнөх ажил нь 16 дугаар мөрний ажил байна. Эндээс харагдаж байна. Холбоосын төрлийг FS гэж авна. За энд lag буюу хоцрол гэсэн баганд цаанаасаа тохируулагдсанаар 0 өдөр байна. За энэ 0 өдрийг бид нар 4 өдөр гэж өөрчилж өгөөд октавчийг товшлоо. За ямар өөрчлөлт гарсныг Gantt диаграмм дээр саръя.
predecessor баганд 16F-с нэмэх 4D9 гэсэн утга орж ирсэн байна. Gantt-ийн диаграммаас харахад ханш хот гэсэн ажилд 2 өдрийг дөрвөлжин цэнхэр төрсөөр дүрсэлсэн байна. Харин цаадах 4 өдөр хагас өдөр бүтэн сэдрэг оруулаад 6 өдрийг хоосон үлдээгээд дараагийн 17 дугаар мөрний ажлыг эхлүүлэхээр заасан байна. За энд Gantt-ийн диаграммыг томруулж харъя. 6 өдөр мэт байгаа боловч хагас бүтэн сэдрийн амралтын өдрийг энд оруулсан харагдаж байна. Энд амралтын өдрүүдийг урт тусгасан хугацаанд оруулъя гэвэл бид нар elapsed time буюу өнгөрөөсөн цаг хугацаа гэсэн ойлголтыг хэрэглэнэ. За Ctrl Z товчны хослолоор өмнөх байдалд оруулъя. За ингэж өмнөх орчин байдалд нь оруулаад ажлын нэр дээр 2 удаа тавшилт хий. Lag гэсэн мөрөнд 4ED гэсэн утга оруулж өгье. За ED гэсэн нь болохоор elapsed time буюу өнгөрөх цаг хугацаа гэсэн утгын гэсэн үгийн товчлол юм. Ог товчийг товчлоо. Энд өмнөхөөс өөрчлөгдсөн зүйл байхгүй нь харагдаж байна. Бүтэн сая өдрөөр дуусж байгаа учраас ялгаа нь нэг сайн харагдахгүй байна. За буцаад холбоос руу очие. Lag гэсэн баганд 5ED гэж оруулж өгье. Ог товчийг товчлоо. За одоо харахад хагас бүтэн сэдрийг оруулаад 5 өдрийг урт тусгасан хугацаагаар Gantt-ийн диаграмм дээр авсан харагдаж байна. Мөн өдрөөс гадна цагаар оруулж өгөх боломжтой. За цагаар яаж оруулж өгөхийг харъя. 17 дугаар мөрний ажил дээр 2 удаа товшоод эндээс lag гэсэн баганд 40EH гэсэн утга оруулж өгье. За EH гэдэг нь elapsed hours гэсэн англи үгний товчлол байна. За ингээд ог товчийг товшоод Gantt-ийн диаграммаас харахад 40 цагийн хугацааны зай авсан харагдаж байна. За энэ байдлаар бид энэ хэсгээр ажлын орондын холбоосын төрөлүүд хугацааны хоцролт, уцгсан цаг хугацааны тухай ойлголтыг энэ хэсгээр үзлээ.